Yep. So, yeah. So thank you everyone to be here today. I appreciate a lot your availability. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай хэвлэлийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн талархал илэрхийлж байна. So today we are here with the OT management team, really to share with you a summary of our year in review report of 2018 results. Гэт би өнөөдөр та бүхэндээ оюутлог компанийнхаа удирдлагын багийн гишүүдийн хамтаар 2018 оныхоо үйл ажиллагааны тайлангийн онцлог хэсгүүдийг танилцуулахаар урьсан юм аа. I would like to highlight really in terms of OT, we had a strong performance, strong overall performance in all aspects, safety, development of our workforce, cash generation, working with our partners, and with our growth projects. 2018 он бүхэлдээ оюутлогын хувьд бол маш амжилттай, үр бүтээлтэй он болж өнгөрсөн. За тэр дундаа онцлогод аюулгүй ажиллагааны гүйцэтгэл, ажилчдыгаа сургаж хөгжүүлэх, за бэлэн мөнгөний урсгал, гүний урхаан хөгжүүлэх, бүтээн байгуулалт, мөн одоо түншүүтэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсэн амжилттай хариунтай он болж өнгөрлөө. We are delivering on our key agreements and commitments. За мөн үүний зэрэгцээгээр бид хүн гол гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтуудаа үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж ирлээ. OT with just 5 years of operations is already considering a benchmark on several business and social aspects. Хэдийгээр 5 настай компани ч гэсэн оюутлогын компани бизнес нийгмийн хариуцлагын чиглэлээр олон жишгийг Монгол улсад тогтоон ажиллаж байна. And OT is an important pillar of the Mongolian economy with 11% of the GDP, contributing to 11% of GDP with an economy that's growing 6% per year. Жил бүр 6 орчим хувиар өсөж байгаа Монгол улсын эдийн засагт оюутлогын гүйцэтгэх үүрэг бас их байгаа. Өнөөдрийн байдлаар бид хүн дотоодын нийт бүтээгдэхүүний 11%-тай тэнцэх хэмжээний хувь нэмрийг оруулан ажиллаж байна. So before we start really to share the results, I would like really to share some, define some housekeeping here. So we are going really to do a briefly safety share, and we'll have 35 minutes of really updating all of you in terms of OT performance, and then we'll have 15 minutes for question and answers in the end. За ингээд тайлантайгаа дэлгэрэнгүй танилцахаас өмнө аюулгүй ажиллагааны бяцхан зөвлөмж мэдээллийг хуваалцъя. За нийт хэвлэлийн хурал маань 35 орчим минут бид нэр танилцуулга хийгээд дараа нь 15 орчим минут асуулт хариулт явах ийм төлөвлөгөөтэй байгаа. So in terms of safety share,
So it's a great safety share. Really, in summary, really safety is everywhere, and really depends a lot on our habits and attitudes. And we are very, really proud, really to have a strong safety culture in Otugoi, but also we are contributing in a broader perspective in Mongolia. For example, we have a memorandum of understanding really to share safety best practices with the Erdenet Mining Corporation, and we recently really has been signed a memorandum of understanding with the National Police Agency and Mobicon that we're going to invest a lot in our road safety programs, support the National Police Agency on improve the awareness in terms of safety on roads, road safety. За сая аюулгүй ажиллагааны мэдээлэл зөвлөмжийг та бүхэн үзэж танилцлаа. Эндээс товчхон базаад хэлэхэд бол яг аюулгүй ажиллагаа бол хүн болгоны байгаа газар орчин болгонд хамааралтай, тэр дундаа хүн бүрийн дадал зуршил хандлагаас хамааралтай ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр оюутлогчдын хувьд бол аюулгүй ажиллагааны бат бэх соёлыг тогтоосноор бахархдаг. Тэгээд энэ соёлоо бид бүхэн бас Монголын олон нийт бусад аж ахуйн нэгжүүдтэй хуваалцаж ажиллаж байгаа. Энэ дундаас онцлог дуртахад Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газартаа байгуулсан хамт ажиллагааны сан үжиж байгаа. Мөн саяхан бид нар цагдаагийн ерхий газар болон Mobicom корпорацтай хамтраад Монгол улс дахь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бариуд бичигт гар үсэх зурж ажиллаа эхлүүлээд байгаа. So I think let's start with the highlights of 2018. So the first really point that I'd like really to mention is the top graph is indicating our safety performance. As we can see, so 2018 was the best ever year in all injuries frequent rate, and it's a very strong safety performance considering a workforce in the year of 17,000 workers and near really 900 suppliers working together with us. And this is due to like a strong investment in training, strong investment in terms of leadership development. Our concentrate production was, in the second graph on the middle, was around 745,000 tonnages. And this, as you can observe, that some slightly improvement from 2017, but lower production in comparison to 2016. This is mainly because as you're progressing in open pit, the head ore grade is lower. So we have a work to improve the operational performance to offset the depletion of the ore grade of the open pit. But even that, with that strong really efforts for improvements, we have met our copper and metal production. За 18 оныхоо голлох үзүүлэлтүүдийг та бүхэн танилцуулж эхлэе. Мэдээж хамгийн ихэнд бол аюулгүй ажиллагаа байгаа. Аюулгүй ажиллагааны хувьд бол бид нэр 2018 онд хамгийн сайн үзүүлэлттэй ажилласан. За энэ үзүүлэлтэнд бас 17,000 гаруй ажилтан ажиллагсад 800-аас 900 орчим ханган нийлүүлэгч нар ажилласан ийм том цаар хүрээтэй үйл ажиллагааны хувьд бол бид нэр аюулгүй ажиллагааны ийм өндөр үзүүлэлтэд ажилласан бид бүхний хувьд бахархууц ийм үйл явдал үзүүлэлт болсон байгаа. Энэ үзүүлэлтэнд хүрэхийн тулд бид нэр сургалт мөн одоо манлайллын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт, цаг хүч зарцуулсны үр дүнд энэхүү аюулгүй ажиллагааны амжилтыг ахиулан ажилласан. За зэсийн баяжмлын үйлдвэрлэлийн тухайд бол 2018 онд 745,000 тонн баяжмал үйлдвэрлэсэн байгаа. Энэ 2017 онтой харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт. Гэхдээ 2016 оноос уурсан байгаа. Энэ нь бол мэдээж ил уурхай үйлдвэрлэл, ашиглалт явагдахын хэрээр бас бид бүхэн зэсийн агуулга багатай хэсгийг олборлж байгаатай холбоотой байна.
За энэхүү үйл ажиллагааны чиглэлээр бид нар бас үйл ажиллагааныхаа үр бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ тууштай авч хэрэгжүүлсэний үр дүнд бид хүн баг өдрийн агуулгатай хэсэгт олборлж байгаа ч гэсэн засгийн баяжмлынхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн ийм үзүүлэлттэй ажилласан. The concentrate sales was better than 2017 with 700,045 tonnages of copper concentrate, and this is because of some improvements in terms of collections from our customer side and border side. 2018 оны хувьд бас засгийн баяжмлын борлуулалт 2017 оныхоос нэмэгдсэн. Энэ бол бид нар бас худалдаа авагч талуудтайгаа ойр нэгт хамтран ажиллаж худалдаа авагч талууд маань татаа авалтаа сайжруулсантай холбоотойгоор борлуулалтаа нэмэгдүүлж ажиллалаа. Sustaining capital, we have been made some improvements over the years with reductions of needs of sustaining capital. Last year was spent 91 million, higher than 2017, because we have really purchased 2 haul trucks. Үйл ажиллагааны урсгал зардлын үед бол бид хүн үйл ажиллагааныхаа сайжруулалтыг хийж ажилласны үр дүнд үзүүлэлтүүд маань нэлээд сайжирсан байгаа. Өнгөрсөн оны хувьд бид хүн шинээр 2 том тээврийн хэрэгсэл буюу одоо уулын цул тээвэрлэлтийг тээврийн хэрэгсэл худалдаа авсантай холбоотойгоор бидгүү зардал маань 17 оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. And now I will hand over to the underground project director, Michel Charon, really to provide some highlights in terms of progress of underground project. За одоо гүний уурхайн төслийн захирал Мишель Шароныг гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл өгнө гэж урьж байна. Sazbaz Ganon and Oglunimen, we underground the OT underground project 2018 was a great year. We had a outstanding delivery and progress. We worked over 18 million hours, which one of the biggest project that we have in the world, and we are 2,500 new employees, and I'm very proud that these employees were mainly national people, were mainly Mongolian, and we trained them, we showed them what's need to be done in safety and also in some of the aspect of the work, and we achieve an excellence performance both in safety and performance. So we're very proud of the workforce on our project. Last year we delivered shaft 5. Shaft 5 is a ventilation shaft, and that's increased the number of people underground and also the amount of truck that we could put underground and equipment, because you need to remove whatever these truck and the pollution of these truck and everything. So the air, underground air, is very clean and acceptable. За гүний уурхайн төслийн хувьд бол 2018 он маш сайн үзүүлэлттэй их бүтээн байгуулалт өрнөсөн хэмжээд болж өнгөрсөн оны хувьд бол бид хүн 18 сая хүн цагийн ажил хийсэн байна. За энэ хүү төсөл маань өөрөө дэлхийд дээр хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болон үргэлжилж байгаа. 18 оны хувьд бид хүн 2500 гаруй шинээр ажилтан ажиллагсад авч ажиллаусны дийлэнх нь монголчууд байлаа. Эдгээр ажиллагчдыгаа сургаж хөгжүүлэх, аюулгүй ажиллагааны болон бусад нарийн мэргэжлийн сургалтуудыг хийж хэрэгжүүлсэний үр дүнд аюулгүй ажиллагаа болон бүтээн байгуулалтын чиглэлээр өндөр агцтай ажиллаа. 18 оны хувьд бид хүн агаар жуултын 5 дугаар босон амыг ашиглалтанд оруулсны үр дүнд газар доор ажиллах хүн хүч болон машин техникийн тоог нэмэгдүүлсэн ийм үзүүлэлттэй байна. Also in 2018 we completed the shaft 2 sinking, which means that we complete the removal of the rock, and then we started the fit out and the equipping. Fitting out and equipping may be sounding strange, but imagine this is a steel building that goes from the bottom of the mine to the top, which is about 1,284 meter long. So it's like building a structure 1,284 meter long.
If you look at the top building is sky, the blue sky, it's about 100 meters. So imagine something 12, almost 13 times that. So that's what we had to achieve since last year, and we're pretty well advanced. We're completing now. We're at the last phase of construction, and we're going to be roping up, putting some rope to get the material out. We completed also the Oyot 2 camp, 5,500 beds, so that's more construction and workers for the operation available on site. We hand over all the critical facility underground. We completed the mine drive. We completed the CHP, the central heating plant with the heat distribution system for the mine. The mine's going to require a lot of air, hot air for the winter operation. So that's all ready. At the end of the year, we were about 46% progress. We are about 54 at the end of May, so we're still progressing well. За 18 оны үед бас онцлог хуудасны гол ажил бол 2 дугаар босон амны босон нэвтрэлтийн ажлыг дуусгасан байгаа. Энэ юу вэ гэхээр одоо Сүхбаатарын талбай өмнөд хэсэгт байрлах Blue Sky цамхгийг 13 давхарсантай тэнцвүүц буюу 1284 метрийн босон амыг хийж дуусгасан байгаа. Одоо босон амны тоноглолын ажлууд үргэлжлэн явагдаж байна. Одоо бид бүхэн хамгийн сүүлийн одоо үе шатандаа орсон гэсэн үг. Барилга бүтээн байгуулалтын хувьд бол 2 дугаар босон амны ажил маань ингээ үргэлжилж байна. Мөн 18 оны тухайд Oyot 2 кемпийн барилгын ажлыг дуусгаж нийт 5500 ортой кемпийг ашиглалтанд оруулсан байгаа. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтын шаардлагатай хүн хүч, ажиллах хүчнийг уурхайн талбарт байрлуулах боломжийг бүрдүүлсэн. За 2018 оны туршид мөн гүний уурхайн бүтээн байгуулалт цаашдын уурхайн үйл ажиллагааны шаардлагатай чухал барилга байгууламжуудыг ашиглалтанд оруулсан. Энэ дотроос онцлоход төв дулааны байгууламжийн өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар өвлийн цагт бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийх боломжийг бүрдүүлсний зэрэгцээ мөн одоо уурхайн одоо бол угаалгын байгууламжийг ашиглалтанд оруулсан. За 18 оны төгсгөлд нийт гүний уурхайн бүтээн байгуулалт маань 46% гүйцэтгэлтэй байсан. За энэ оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 54% хүрч агцтай ажиллаж байна. Thank you, Michelle. So now we're going to proceed with the key elements of our scorecard. За баярлалаа. Одоо ингээд үйл ажиллагааныхаа тайлангийн бас бусад онцлог хэсгүүдийг та бүхэндээ танилцуулъя. We start in sequence with safety. Ард иргэдэд мөн дэмжлэгийг үзүүлж ажиллалаа. За бид бүхний энэ одоо аюулгүй ажиллагааны гүйцэтгэл хөтөлбөрүүд маань зөвхөн компани дотроо хэрэгжихээс гадна дотоодын болоод олон улсын хяналт шалгалтын байгууллагуудаар давхар хянагдаж, магадлагдаж ажиллалаа. Үүнд одоо засгийн газрын
харьяалах байгууллагуудын аудитууд, Rio Tinto-гийн аюулгүй ажиллагааны стандартын дагуу хийгдэж буй аудитууд, олон улсын стандартчлалын байгууллагаас хийж буй эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны тохирлын гэрчилгээний хэрэгжилтийн аудитууд, мөн хөрөнгө оруулагчдын аудитууд зэрэг олон аудитуудаар мөн шалгагдаж, магадлагдаж ажилласан байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Отхон Баатар гэдэг. Би Оюутлогоо компани байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн байна. За би тэгээд та бүхэнд энэ байгаль орчны хэлтстэй холбоотой мэдээллүүдийг хүргэе. За байгаль орчны хэлтс маань бол нийтдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. За энэ дотор бол байгаль орчны хэлтсийн менежер, за улс хог хаягдал хариуцсан, орчин инженерийн хариуцсан баг, за тэгээд биологийн олон янз байдал хариуцсан баг, нөхөн сэргээлт хариуцсан баг, за эргэцсэн үргэлжилт хариуцсан мэргэжилтэн, за тэгээд ерөнхий зөвлөх гэсэн ийм бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд Оюутлогоо компани 2018 онд за нийтдээ 14 сая шометр усыг уурхай, унд ахуй, баяжуулах үйлдвэр болон барилгын ажлын хэрэгцээнд гүний олон газрын долдсны орд болон бусад ашиглалтын удуулаас бол нөхөс илбэлтээр авч ашигласан байна. За 2018 онд ус ашиглалтын төлбөрт бол манай компани нийтдээ 13 орчим тэрбум төгрөгийг Өмнөг аймгийн Далан задгал сумын төсөв төлсөн байна. За 2018 онд баяжуулах үйлдвэр маань 1 тонн хөдөр боловсруулалтаа дунджаар 0.4 м3 0.4 шометр нөхөс илбэлтээр авсан усыг ашигласан байна. За энэ бол дэлхийн бусад уурхаануудтай харьцуулахад 3 дахин бага үзүүлэлт байна. За усны дахин ашиглалтын хувьд бол ашиглалтын түвшин 2018 оны хувьд 88% хувьтай байлаа. За тэгээд 2018 онд бид өмнө хайгуулын зориултаар өргөмжсөн нийтдээ 56 хуучин хайгуулын цоонуудыг битүүмжлэн орон нутагт хүлээлгэж өгсөн байна. За тэгээд компани байгаль орчин хэн шинжилгээний цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 30 хулан, 20 харс үлдэд хиймэл дагуулын мөчгөх үзүүвч зүүж, за 12 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 13 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. За ингээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээллийг манай менежер Эрдэнэ Дэлэг та бүхэнд хүргэх юм байна. За отгоодоо баярлалаа. Бүхэнд нь өглөөний мэнд хүргье. За би та бүхэнд Монгол ажиллагчдад болон боловсрол сургалт боловсролтой холбоотой мэдээлэл өгөх байгаа. За Монгол ажиллагчдын хувьд оюутлогоо төсөл маань дэлхийн хэмжээний том төсөл. Тийм учраас энэхүү төслийг бүтээн байгуулж, энэхүү төсөл дээр ажиллаж байгаа нийт ажилтнуудынхаа бид 90%-аас доошгүй хувийг бол монгол ажилтнууд байлгах эрхэм зорилгыг тавиан ажилладаг. Тэгээ энэхүү зорилгоо байн ханган ажиллаж байгаад ажилтгтаа бол бид нар үнэхээр бахархдаг юм аа. За та бүхэн мэдээлэлээс харж байгаа 2018 оны тухайд нийт манай уурхай дээр ажиллаж байгаа ажиллах хүчнийхаа бид 92.6%-ийг бол монгол ажилтнуудаараа бүрдүүлсэн байгаа. За эндээс 20 гаруй хувь маань манай Өмнөг аймгийн ажилтнууд маань орж байгаа. За Далдуурхайн бүтээн байгуулалттай холбоотой нийт энэ ажиллах хүчний маань 58% маань мөн Далдуурхайн бүтээн байгуулалтанд гар буй оролцсон ажиллаж байгаа монгол ажилтнууд маань байгаамаа. За ялангуяа ажилтнуудтайгаа холбогдуулаад та бүхэнд бас зарим мэдээллийг та бүхэнд хүргэе гэж бодож байна. Тэгэхээр бид сүүлийн 5 жилийн хугацаанд бол үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар бол нийт удирдах ажилтнуудынхаа 79% нь бол монгол ажилтнуудаараа бүрдүүлж чадсан юм байгаа. Та бүхэн бас ингээ харж байгаа бах те манай залуу монгол ажилтнууд маань энэ уурхайн удирдах албан тушаалууд дээр ажиллаж байгаа. За та бүхэн мэдж байгаа мэдээж уул уурхайд бол гол суцыг барьж идэх хүмүүс бол инженер техникийн ажилтнууд байгаа. Тэгэхээр инженер техникийн ажилтнуудынхаа бид 88%-ийг мөн монгол залуучуудаараа бүрдүүлж чадсан байгаамаа. За тэгээд цаашдаа энэ том уурхай маань монголчууд маань өөрсдөө ажилуулад цаашаа явна. Тийм учраас нарийн мэргэжлийн маш олон чиглэлээр залуучууд ажилтнуудаа сургаж чадваржуулах хэрэгцээ байдаг. Тийм учраас бид нэг сайхан манай хөтөлбөр байгаа. Тэр маань бол дэлхийн нүүдэлчд гэсэн юм хөтөлбөр байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд одоогоор бид нар
30 гаруй одоо нарийн мэрэгчлэр ажилтнуудаа одоо олон улсад одоо Rio Tinto-гийн Австрали, Америк, Сингапурт одоо уурхай төслүүд дээр бол одоо ажиллуулж одоо биднэрт одоо цаашд хэрэгтэй эрдэм мэдлэг ур чадварыг одоо эзэмшээд өөрчлөлт одоо ирүүлэхээр одоо бас ингэ сургаж байгаамаа. За дараагийн хэсгээр боловсрол сургалт дээр бас товч мэдээлэл өгье. Та бүхний харж байгаагаар бид хэд бол тасралтгүй те энэ уурхай дээр байгаа одоо 17,000 орчим 16,700 орчим ажиллах хүчээ бол байнга одоо аюулгүй ажиллагаатай холбоотой мөн одоо ажил мэргэжилтийн холбоотой сургалтыг бол тасралтгүй өгж идэг. Тэгээ 18 оны байдлаар та бүхэн харах юм бол тэр 904,000 гаруй одоо хүн цаг сургалтыг бол бидэхэд нийт ажилтнуудад өгсөн байгаа. За ийхүү одоо зөвхөн одоо ажилтнуудынхаа дотоод сургалтанд одоо анхаарахаас зэрэгцээ бидэхэд бол Өмнө Говь аймаг болон одоо Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарт бол байнга хамтран ажиллаж байгаа. Эннийхээ хүрээнд бас та бүхэнд жишээ хуваалцмаар байгаа жишээ юу вэ гэхээр одоо гагнуур, цахилгаан, механик, хөдөлгөөн тоног төхөөрөмж, нарийн хэмжүүргэх мэтлэнгээр одоо яг ийм нарийн одоо мэрэгжлүүдээр олон улсад яг хүлээн зөвшөөрөгдөө тэр мэрэгжлээрээ одоо тэр дэлхийн аль ч уурхайд ажиллаж болох одоо яг ийм Австралийн одоо мэрэгжлийн зэрэг олох сертификат олох сургалтыг бид нар өөрсдийнхөө дотоод ажилтнууд төдөггүй мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг мөн сургаад ажиллуулж байгаамаа. За Далдуурхай бүтээн байгуулалттай холбоотойгоор манайд бол ялангуяа Далдуурхайн одоо хөтөлбөрүүд мэрэгжлийн болон инженерийн хөтөлбөрүүд мөн Далдуурхайн ажиллах хүч маань нэлээд бас дотмог байдаг. Тийм учраас бид 2018 онд шинжлэх ухааны технологийн их сургуультай харилцаа олгослын санам бичиг байгуулад мэрэгжлийн болон инженерийн хөтөлбөрүүдийг бэлдээд одоо эхэлж байгаа. Энэ мэн бол одоо бид 17 түүнээс цаашаа ялангуяа Далдуурхай дээр ажиллах ажилтнуудаа бэлтгэх, сургаж чадваржуулах хөгжилд одоо зорилготой маань нэлээд одоо тасралтгүй үйлдэж байгаа юм ажил байгаамаа. За та бүхэндээ баярлалаа. За би дараагийн манай мэдээлэл өгөх хүн маань бол орон нутаг хариуцсан ахлан менежер сугар менежер маань та бүхэнд орон нутагтай холбоотой мэдээллүүдийг хүргэх юм байгаамаа. Сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За оюутлага компани орон нутгийн харилцааны хэлтс бол оюутлага компаниас гаргаж байгаа үр өгөөжийг орон нутагт бүс нутгийн доктортой үйлчлэгийг хангахад тэрэнд одоо бодиттой оюутлогын компани үр өгөөжийг бодиттой хүргэхэд одоо чиглэн үйл ажиллагаа явуулж байгаамаа. Энийхээ хүрээнд бол уул уурхаагаас одоо орон нутгийн байгаль, нийгэм, байгаль орчинд үүссэн одоо нөлөөллүүдийг зохицуулах, тэрийг нь сүгийг нь арилгах, эргийг нь улам нэмэгдүүлэх, тэрүүгээрээ дамжуулаад Өмнө Говь аймгийн доктортой үйлчлэгийг хангахад одоо чиглэгдэн ажилтдаг. Энэний хүрээнд бид нар 2015 онд Өмнө Говь аймаг Хан Богдсум оюутлогын компани хамтраад хамтын ажиллагааны гэрээг одоо 33 он хүртэл одоо байгуулсан байгаа. Энэ гэрээ маань урт хугацаанд энэ уул уурхай энэ оюутлогоо энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хугацаанд бол бүрэн хэрэгжих гэрээ байгаа юм аа. Энэ гэрээнийхээ хүрээнд бид нар говийн оюун хөгжлийг дэмжих сан байгуулсан, хамтран байгуулсан байгаа. Тэр сандаа бид нар жил бүр 5 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийдэг байгаа юм аа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нар 44 тэрбум төгрөгөөр 123 одоо доктортой үйлчлэлийн төсөл хөтөлбөрүүдийг Өмнө Говь аймагт хэрэгжүүлсэн байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар одоо нийгмийн одоо суурь үйлчиргээг одоо сайжруулахын хүрээнд нийт шаардлагатай байгаа сургууль цэцэрлэгийг бий болгох, сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон нутгийн иргэдийн одоо амьдралын орчинг сайжруулах, чанарын сайжруулах чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Энэний хүрээнд бол бид нар одоо өнгөрсөн хугацаанд 368 ажлын байрыг одоо бий болгосон байна Өмнө Говь аймагт. Энэ бол ерөөсөө уул уурхайтай хамаагүй шууд тусаад бид нар энэ ажлын байрыг энэ хөтөлбөрүүдийн хүрээнд бий болгосон шинээр за нийт 176 одоо орон нутгийн байгууллагатай хамтран ажилласан байна. За нэг одоо 600 хүүхдийн одоо хүртээмжтэй шинэ сургуулийн Хан Богдод бид нэр сая энэ жил одоо барьж байгуулад ашиглалтанд орсон. Одоо нийтдээ бид нар маань одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тэр маань зөвхөн одоо Өмнө Говь аймгийн хүрээнд одоо үйл ажиллагаа одоо
одоо боловсролыг хүүхдүүдэд хүрэхээс гадна одоо Кембрижийн их сургуулийн одоо хөтөлбөрийг Өмнө Говь аймагт анх одоо хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байгаамаа. За 1000 гаруй хүүхдийн одоо 1000 гаруй хүүхдийн хүртээмжтэй 5 цэцэрлэгийг бид нар бас барьж байгуулсан байна. 2 эмнэлгийг барьж байгуулсан байна. За 4 уурын зоохыг зэргийг ингээ байрж байгуулсан байна. За энэхээ хүрээнд бид нар одоо бас Өмнө Говь аймгийн тогтвортой эдийн засгийг бий болгохын хүрээнд бол аялал жуулчлал нэг одоо хэрэгцээтэй эдийн засгийн салбар байгаа. Өмнө Говь аймагт ягаад гэвэл 80 гаруй одоо жуулчид жил болгон Өмнө Говь аймгийг зорддог байгаа. Тэрний хүрээнд бид нар шинээр палеонтологийн музейг одоо барьж байгуулж байна. За эх жил гэхэд энэ одоо үүд хаалгаа нэгээд одоо үйл ажиллагаагаа явуулахад бүрэн бэлэн болно. За энэ өнгөрсөн 2018 онд бид нар говийн оюун хөгжлийг дэмжих сангаараа дамжуулаад бусад одоо олон улсын хөгжлийн байгууллагууд Монгол улсын засгийн газартайгаа хамтраад Өмнө Говь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. За энэ одоо хөтөлбөр маань нийтдээ 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. За энэ одоо хөтөлбөрийн хүрээнд бол Өмнө Говь аймгийн орон нутгийн эмэгтэйчүүд, залуучууд өсвөр насныхан чиглэсэн одоо эрүүл мэндийн үйлчилгээг одоо бүтээмжтэй болгох, чанарыг нь сайжруулах, мэдээллийн болоод мэрэгжлийн одоо суурь баазуудыг нь бэхжүүлэх, тэгээд халдварт өвчин болоод халдварт бус өвчний одоо тархалтыг багасгах, тэрний хүрээнд бол замын аюулгүй байдлын хөтөлбөрийг бас хэрэгжүүлж байгаамаа. За энэ онд бол энэ хөтөлбөрийн хүрээнд Австралийн элчин сайд маань нэлээх одоо идэвхтэй одоо хамтарч ажиллаж байгаа. Өмнө Говь аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвтэй бид нар төвийнхөн одоо ажилтан мэргэжилтнүүдийг бид нар Австралид одоо туршлага судлах аяллыг хийсэн зохион байгуулсан. Энэ аяллаа хүрээнд бол Австралийн Мельбурн хотын Ичука бүсийн эмчилгээ онцлогооны төвтэй 5 жилийн хамтын ажиллагааг гэрээг байгуулсан байгаа. Энэний хүрээнд бол Өмнө Говь аймгийн эрүүл мэндийн салбар бол чадварын хувьд, чанарын хувьд нэлээд сайжрах болцоотой болж байгаамаа. За түрүүн эдийн засгийн Өмнө Говь аймгийн эдийн засгийг төрөлжүүлэх нь бол бас бидний одоо энэ хамтын ажиллагааны хүрээнд бас нэлээх том ач холбогдолтой хэсэг нь байгаа. Тэрний хүрээнд бид нар Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтраад Өмнө Говь аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх бас 3 жилийн гэрээ бас байгуулан одоо явж байна. За тэрийг маань Батбаатар маань ярих байхаа. Энэний хүрээнд бол бид нар Өмнө Говь аймгийн жижиг дунд одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэрнийг одоо чадварыг нэмэгдүүлэх, цаашдаа бас оюутлахад ханган нийлүүлэгч болох болцоог одоо энэ үгээр нээж өгч байгаамаа. За оюутлага компани одоо бид нар олон оролцогч талуудтай харилцан ихтгэлцэлд суурилсан ил тоол одоо бүтээлч хамтын ажиллагааг бий болгох зорилгоор ажилладаг. Энэний хүрээнд бол бидний нүүдэлчин ахуйг одоо соёлыг тээж явж байгаа малчиттайгаа бид нэлээх одоо ойрхон хамтарч ажилладаг. Тэдний санал, гомдлыг нэлээх анхаарч бүтээлч хамтын ажиллагааг бий болгох зорилготой явдаг. 2011 оноос хойш бид нар малчиттайгаа нөхөх холгорын гэрээ байгуулж одоо тэднэртэйгээ 5 жилийн хугацаатай хамтарч ажилласан байгаа. За тэр гэрээ маань дуусаад одоо бид нар малчиттайгаа хамтраад оюут толгоогоос нөхөн олгуурт одоо суурилсан хандлагаас одоо үйлдвэрлэгч малчин болгох одоо хөгжлийн хандлагыг одоо төлөвшүүлэх зорилготойгоор малчиттайгаа хамтарч ажиллаж байгаа. Энэний хүрээнд бол бид нар Өмнө Говь аймагт хаан богд суманд одоо хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих малчтаа өөрсдийнхөө санаачлагаараа одоо хүнсний одоо үйлдвэрлэлээ бий болгох, махны чиглэсэн махны үйлдвэрлэл, ногооны чиглэл гэх мэтчлэнгээр одоо өөрсдийн санаачлагыг одоо биднэрт хэлж биднэрт хамтарч ажиллаж байна. Тэрний нэг нь бол бас хөнгөн үйлдвэрлэлээр бид нар бас малчиттайгаа хамтарч ажиллаж байгаа. Тэрний нэг нь бол одоо мөнх сүрэнгээд малчин бүсгүй маань Колумбд явж байна. За тэр маань бидний бас нэг хамтын ажиллагаа юм аа. За дараагийнх нь нэг болохоор бид нар 3 талд малчтай 2012 онд малчид маань гомдол олон улсуудаа гаргасан байдаг юм аа.
олон улсын байгууллагын омбудсман дээр тэрийг бид нар бүтээлч хамтын ажиллагааны хүрээнд бол энэ 2018 онд хаасан байгаа. За энэ бол одоо Монгол улсад төдийгүй олон улсад уул уурхайн компани орон нутгийн иргэдэд малчид орон нутгийн засаг захиргаан хамтарч хэрхэн ажиллаж болох вэ? Гомдлоо бид нар яаж бүтээлчээр ил тоод харилцаж яаж шийдвэрлэж болох вэ гэдэг тэргуун туршлага болсон юм аа. За дараагийн одоо хэсгийг манай Батбаатар худалдан авалтын боловсрол юм. Сайн байцгаана уу? Намайг Болормоо байдаг санхүүгийн хэлтсийн санхүүгийн менежер. Тэгээд түрүүн борлуулсан баячмлын хэмжээ 746 мянган тонн гэж хэлсэн. Мөнгөн дүнгээр илэрхийлвэл манай борлуулалтын орлого хэдэн бэ? Тэр талаар мэдээлэл өгье. 18 онд манайх 1.2 тэрбум $. Борлуулалтын орлого хийсэн. Энийг 17 онтой харьцуулах юм бол 240 сая $. Өндөр байлаа. Өсөлтийнх нь хувийн үзэх юм бол 26%. Борлуулалтын орлого өндөр байх гол шалтгаанууд нь юу байсан бэ гэхээр 18 онд зэсийн үн бол дэлхийн зах зээлийн үн бол харьцангуй 17 онтой харьцуулахад өндөр байсан. Оны эхэнд $7,000, оны эцэст бол буураад 6,000 орчим болсон. Жилийн дунджаар 6,500. Алтны үнийн хувьд гэх юм бол 17 онтой харьцуулахад алтны дундаж үн бол ерөнхийдөө бага зэрэг өссөн байгаа. Тэгээд үүнээс гадна хөдрийн агуулга дахь алтны агуулга 18 онд өндөр байсан. Энэ өндөр байсны улмаас манай баяжмал дахь алтны хэмжээ бол өссөн. Тэр хэрээрээ борлуулалтын орлого бол одоо 26%-аар өсөхөд бол нөлөөлсөн. За тэгээд цаашаа Монгол улсын төсөвт татвар, суутгал, шинтгэл, гайлын татвар, нөөт, суутгын татвар энэ бүгд л нийлээд 2018-д бид нар $200 сая улсын төсөвт шилжүүлсэн. Өмнөх онтой харьцуулах юм бол энэ нь $20 сая $-аар өндөр байлаа. Тэгээд энэ татвар шинтгэлийн хэмжээ өндөр байх нөлөөлсөн нэг хүчин зүйл нь бол ашигт мултналын нөөц ашигласан төлбөр бол нэмэгдсэн байгаа 18 онд. Түрүүн хэлсэн баяжмал дахь металлын агуулга өндөрсөн. Тэр хэмжээгээр бол манай ашигт мултналын нөөц ашиглалтын төлбөрийн хэмжээ мөн дагаж өссөн. Үүнээс гадна бид нар бэлтгэн нийлүүлэгчтэй бас нөөтийн татвар төлдөг. Тэр хэмжээ нь өмнөх онтой харьцуулахад бол бараг 2 дахин өссөн. Шалтгаан нь юу гэхээр гүний уурхай амттай байгальд бол нэлээд эрчимтэйгээр явж гисэн. Тэрнтэй холбоотойгоор бол худалдаа авалтууд нэлээд нэмэгдсэн. Тэгээд санхүүжилтийн хувьд гэх юм бол манайх борлуулалтын орлого бол орж ирж байна. Дээр нь бид нар хувь нийлүүлэгчдийн зээл авсан. Хувьцаа гаргаж мөн санхүүжилтийн хийх усрээ болгосон. Тэгээд зарцуулалтын хувьд авч үзсэн бол мэдээж үндсэн үйл ажиллагааныхаа зардлуудыг бүгднийг санхүүжүүлсэн. Саний хүсрээр ихэнх нь бол мэдээж гүний уурхай бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд зарцуулагдсан байгаа. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдөр Болормоотой баярлалаа. Наа худалдаа авалтын газрын стратеги бодлого хариуцсан менежер Батбаатар гэж хүн байна. Тэгээд зарим нэгэнтэй бас урднаас тааралж ирсэн хүмүүс байна. Товчхондоо бас цаг бас нэлээд багуулж шиг бол худалдаа авалт дээр юу болоод өнгөрвөө гэхээр товчхондоо хэлэхэд энэ 10 төгрөг тутмын зарцуулаа гэхэд 9 төгрөг нь бол Монгол улсад зарцуулагдаж байгаа. За энэ тоо баримтуудыг бол та бүхэн дэлгэснээр харж байгаа баг.
Мөн Өмнө Говь аймагтай худалдаа авалтын зарцуулалт бол 2010 оноос эхлээд бид хэмжиж эхэлсэн байдаг. Тэрнтэй харьцуулахад одоо энэ тоо үзүүлэлтээр харах юм бол одоо 250 дахин нэмэгдсэн юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр Өмнө Говьд түрүү манай сугуур менежер байгалагч маань хэлсэн Өмнө Говьтай бол бид нар цол анхаарлаа хандуулж байдаг. Энэ дээр бол үргэлжлүүлэн нэмэгдсээр бол байгаа. За тэгээд манай бас Болормоо маань сая дурдлаа татвар бас нэмэгдсэн. Ханган нөлөөлөлт бол нэлээд одоо тэнд бол тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж энэ ганцхан татвараас гадна бас эдгээрүүдийн ардталт бол маш олон хүмүүс ажиллаж байдаг байгаа. Түрүү манай хүний нөөцийн эрдэнэ билег дурдсан 17,000 орчим ажилладаг гэж энэ бол зөвхөн одоо уурхайн талбар дээр ажиллаж байгаа хүмүүс. Зарим нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хүмүүс эдгээрүүдийн тоонд бол ордоггүй. Энэ тоогоор дурдах юм бол ер нь 70 гаруй мянган хүн болвол одоо манай худалдаа авалтын сүлжээний цаана бол шууд гаргаад байна гэсэн ийм тоо баримтууд бас байдаг юм аа. Тэгээд ер нь ирээдүйдээ бол бид нар одоохон Монгол улсад мөнгөө зарцуулахдаа бид нар анхааруулж байна. Гэхдээ хэдэн төгрөг нь Монголдо үлдэж байна гэдэг бол та бүхэн бас Монгол улсын үйлдвэржилтийн нөхцөл байдал ямар вэ та бүхэн бүгдээрээ мэдж байгаа монголчууд байна. Тэгэхээр цаашдаа бид нар энэ байнгын хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүнүүдээ бол Монгол улсад нэмэр өгдөг шингэсэн байдлаар авах бид нар өөрсдөө бол Made Mongolia стратеги гэж яриад байгаа. Монголд үйлдвэрлэх стратегид эннийхээ хүрээнд бол бид нар олон зүйлүүдийг бол хийгээд явж байгаа. Тэгээд одоогийн байдлаар сүүлийн 2 жилийн хугацаанд 28 тендер зарласан. Тэрний 13 нь бол гэрээнд 15 гэрээнд байгуулагдаж явж байна. 13 нь бол гэрээ байгуулагдах шатандаа явж байна. Тэгэхээр урд нь мөнгө маань бол гадагшаага урсдаг байсныг бол одоо ингээд дотоод үлдээх бол энэ шатууд бол үргэлжлсэн ингээд явсаар байна. Мөн бизнесүүдийг хүрэх ажлыг бол бид үргэлжлүүлэн хийсээр байгаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд тоо баримт дуртахад 28,000 гаруй аж ахуйн нэгжирэгдэд бол бид нар оюутлогоодыг хэрхэн одоо худалдаа авалтаараа хамтран ажиллах вэ гэдэг мэдээлэлүүд бол өгсөн ийм тоо баримтууд бас байдаг юм аа. Тэгээд товчхондоо дуртад бол ийм байна. Тэгээд одоо сонирхсан асуултанд надад хариулах байх тийм ээ.